Энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэндээ би өөрийн хэрэгэлдэг аяга таг угаагчийг туршиж үзүүлэхээр бэлдээд байна. За энэ аяга угаагч маань бол хүмүүсийн сайн мэдих Dish Drop гэдэг энэ 1 литрийн үнэ нь 36 мянган төгрөг байдаг. Маш өтгөн бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань ийм саваар 18 сав болж одоо шингэлэгдэж хэрэглэгддэг гэсэн үг. 500 мг-ийн аяга таг угаагч одоо зах зээлийн үнээс маш хямд буюу 2000 төгрөг болж тооцогддог. За тэгвэл үнийн хувьд бол бусад бүтээгдэхүүнээс одоо хямд олон явчлаа тийм ээ. За тэгвэл чанар одоо хэрвээ гэдгийг та бүхэндээ товчхон одоо туршилтаар үзүүлье гэж бодож байна. За энэ хоёр аягандаа би эхлээд усаа хийчээ. За одоо энэ усандаа энэ ногоон аягандаа олох дээрээ би энэ Dish Drop носоо. За энэ маань бол зүгээр ямар ч крантны ус байгаа. За эндээ олох дээрээ би Dish Drop носоо хийсэн байгаа. Энэ Dish Drop-тай усандаа аяга угаангаа бас одоо жимс ногоо будаагаа угаачдаг байгаа. За яагаад жимс ногоо будаагаа би угаадаг вэ гэхээр энэ бүтээгдэхүүн дээр өөрөө ийм 3 төрлийн одоо ийм чанарын тэмдэгт байж идэг. За энэ чанарын тэмдэгт маань ямар учиртай вэ гэхээр 0 нэмэх гэдэг чанарын тэмдэг маань бол бяцхан хүүхэд хорвоод мэндэллээд эхний өдрөөс эхлээд одоо хэрэгэлдэг бүх төрлийн тоосог, угаж, за тоглоом гэд бүх зүйлийг угааж ариутгаж болно гэсэн ийм олон улсын чанарын тэмдэг байж байгаа. За дараагийнх нь болохоор Safer Choice гэдэг чанарын тэмдэг маань болох дээрээ байгаль болон одоо хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдэг Америкийн нэгдсэн улсын мэрэгжлийн одоо байгууллагаас батламжилж өгсөн ийм олон улсын чанарын тэмдэг байгаа. За гурав дахь нь бол Bioquest Formula гэдэг ийм чанарын тэмдэг байдаг. За энэ нь бол одоо энэ бүтээгдэхүүний сав баглаа бодол болон одоо дотор нь орсон орц найрлагад нь бүгдээрээ байгаль дээлтэй буюу одоо био задралт ордог гэдгийг батламжилж өгсөн ийм олон улсын 3 төрлийн чанарын тэмдэгтэй учраас би бүтээгдэхүүн жимс ногоо будаагаа ч гэсэн одоо энэ бүтээгдэхүүнээрээ угаагаад цэвэрлээд идчихдэг байгаа. За би бүр энэ брокколиг ингээ угаасан чи дотроос нь бараг өт шиг юм цагаан юм унаад ирсэн. За тэгвэл одоо энгийн крантны усанд бид нар ингээд дүрсэн брокколиноос бол ямар ч юм шороо бохирдол бараг гараагүй цэвэрхэн ингэж харагдчихэ. Өнгийг ингээ харьцуулаад үзье. За энэ бол нөгөө Dish Drop-тай усаар угаасан ногоо аяганд байсан брокколи. За энэ бол тайвар аяганд байсан одоо энгийн усаар угаасан брокколи. За яагаад энэ хоёр өнг ингэж өөр харагдаж байна гэхээр жимс хүнсний ногоог бол муудаж хортой шавж идэхээс хамгаалаад пестицид гэдэг зүйлийг цацсан байж идэг. Тэгэхээр тэрийг бол бид нар заавал угааж гэж цэвэрлж идэх хэрэгтэй байна. Та бүхэн бас жимс хүнсний ногоогоо маш сайн цэвэрлэж идэж байгаарэ гэдэг бяцхан зөвлөгөө хүргэх гэсэн юм аа. За анхаарал тавьсанд баярлалаа.